За сайн байцгаана уу. За энэ удаагийнхаа бичлэгнээс эхлээд дүрсээ нэг буланд нь оруулчихэд гэж шийдсэн. За яагаад гэсэн бэ гэхээр манай өөр дотны хүмүүс маань зарим нь шүүмжилсэн. Чиний яриа чи нэтэрхий модон байна. Нэг юм уншаад хараад уншаад байгаа юм шиг байна гэдэг. Тэгээд яг анх хараад уншиж ийсэн. Тэгээд сүүлдээ өөрийнхөө ярьж үзсэн. Тэгээд угаасаа сэтгэл хөдлөл багтай ярьдаг юм болохоор тэгж сонсогдоод байгаа юм болоо гэж бодоод ингээд дүрсээ хараад ярилаарэ. Санаа нь ойлгогдох юм болов уу гэж бодоод явж гисэн ингэж үзэж байна. Тэгээд за энэ 7 хоногт мөрөөдөл ирээгүй. Тэгээд би өөрийнхөө нэг орхиж байгаа мөрөөдлийг ярих гэж бодлоо. Та бүхэнд ярьж танилцуулъя. За энэ мөрөөдөл маань гар барилдааны спорттой холбоотой. Тэгээд би гар барилдаанаар нэлээд амжилт гарганаа гэсэн өөртөө итгэлтэй байсан. Тэгээд орхих болсон. Яагаад орхих болсон бэ гэхээр би сүүлийн үед зурган бичлэгнүүдээр яриад байгаа. Гол зорилгоо олцсон. Юу хийх гэж байгааг маань зарим хүмүүс мэдж байгаа. Тэгээд сонссон хүмүүс нь мэдж байгаа. Тэгээд яагаад орхих болсон бэ гэхээр би Нэвтлэн цоолох хүч гэдэг нэг номны подкастыг хэд хэдэн хүний уншсанаар нь ютуберуудын буктуберуудын уншиж танилцуулснаар нь сонсоод тэгээд тэндээс ерөнхийдөө ухамсарт маш хүчтэй шингэсэн хүн ер нь олон төрлийн юмыг хийх хэрэггүй. Ингээ олон газраар хатгаад байвал цоорохгүй нэг газараа л нэг юмаа сайн хийж тэгээд одоо амжилтанд хүрдэм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас яг гол зорилгоосоо бусад мөрөөдлүүдээ орхиж байгаа. Тэгээд альва юм золиос хэрэгтэй. Энэ миний нэлийн том золиосод юм нэг нь баха гэж бодож байна. Тий. За гар барилдааны спортын хувьд гэвэл яагаад би мөрөөдөлтэй болсон бэ гэхээр би ерөнхийдөө өмнөх хэддэх хөлөө зурган бичлэгээр ярьжсэн хөдөө өссөн гэд. За говийн хүүхэд болохоор ялангуяа гол усгүй худгаас ховоо татна гэж ерөнхийдөө нэг биеийн хүчний ажлыг хийж өссөн. Тийм болохоор ерөнхийдөө хоёр гартаа жоохон хурган бидтай өөрийгөө тэгжлэх юм байна. Тэгээд ерөнхийдөө гар барилт бол амжилтанд хүрэндээ гэсэн бодолтой байсан. Нэлээд сүүлд 25 өнгөрсөн хойноос би ер нь бодож эхэлсэн. За би ер нь нэг жоохон бие хүчний спортоор арай залуугаасаа хичээлдэг байж тээ. Одоо ч өнгөрсөн. Тэгээд хамгийн эрсдэл багтай цаг хугацаа бага шаардах спорт. Тэгээд амжилт гаргахад надад тохирсон спорт юу вэ гэд бодож исэн чинь гар барилдаан гарч ирсэн. Тэгээд би 23 оны 101 Японд гар барилдааны нэг клуб дээр очиод тэгээд техник энтрийн заалаад барилдаж үзээд тэгээд нэг 3-4 удаа бэлтгэлд яваад 24 оны хавар Канагавагийн аврах шалгаруулах тэмцээнд ингээ гар барилдаа хөгжсөн орн чи юу юм бэ? Олон төвшөнтэй байт юм байна. Ингээ сумогийн шиг. Тэгээд хамгийн дээрээсээ 2 дахь төвшин одоо дээдлийн төвшин мастер юм уу про хүмүүсийн төвшин байгаа. Тэрний доотлын төвшөнд ороод A2 гэдэг төвшин юм уу. Тэнд ороод хасахны килограмд баруун зөнгөөр ороод төрүүлсэн. Тэгээд яг тэр жил нь зун нь бүх Японы аврагт ороод бас хасахны баруун зүүнээрээ төрүүлсэн. Тэгээд ерөнхийдөө жоох ихтгэл төрөөд за Монгол улсын аврагт очиж оролцсон. Монгол төрүүлнэ. Дэлхийд явнаа гэсэн ерөнхийдөө тийм мөрөөдөлтэй болцсон байсан. Тэгээд сүүлийн үед яалтчгүй ингэж хийж бичлэг энтер хийгээд гол зорилгоо ингээд байнга бодож байгаа болохоор ингээ илүү дутуу юм цаг гаргах хайрын санагдаад яалтчгүй орхиж байгаа. Тэгээд гар барилдаан ч яг хүн ингээд ширээн дээр гараад хэдхэн секунд барилдаал дуусаал нэг цаг хугацаа шаардахгүй юм шиг. Ялангуяа би бол бэлтгэл хийдгүү. Тэгээд уг нь бол их боломжийн тийм цаг хугацаа шаардахгүй байгаа юм шиг мөртлөө хүн хобби юм болсон ингээд барилдаж дуусаад тэмцээнд ороод ирсний дараа ингээд толгооноос гардаг. За тэр хүнтэй ингэж барилдсан дараа нь тэгвэл ялах байсан юм болов уу гэл тэгэл бас YouTube энтер бичлэг үзэн тэгэл ялчгүй цаг хугацаа шаардаад исэн. Гэхдээ яг хэзээ нэгэн цагт тэнд явж явах зүгээр яг шууд спорт гар барилдааны тэмцээн ингээд таарах юм бол мэдээж орно. За тэгээд нэг ийм мөрөөдөл байна. За зарын чанартайг бол 3 сарын 22-нд энэ оны 3 сарын 22-нд Монгол улсын аврах шалгаруулах гар барилдааны тэмцээнтэй юм бэлээ. Тэгээд би уг нь их оролцъё гэж бодож байсан. Тэгээд харамсалтай нь оролцохгүй нэ.
Тэгээд нийт тамирчдаа амжилт хүсье. За тэгээд та бүхэн мөрөөдлийн илгээгээрээ. Тэгээд би яагаад энэ мөрөөдөл ярихаар сонгосон бэ гэхээр одоо сошиалор дүүрэнэл контентууд гой сонирхолтой контентууд байна. Гэхдээ яг ийм зүйл ярьж байгаа нь байхгүй бах. Ерөнхийдөө хүний сонирхол татах гэсэн хөгжилтэй мааз янз бүрийн юмнууд дундаас арай содон тэгээд хүний амьдрал тийм хүч болохоор уран болохоор нэг нэгнээсээ санаа авахаар миний YouTube сувгийг үзээд үзэгтэл хүн ингээд амар ирчүүч авдаг тийм сувг байгаасаа гэж бодсон. Тэгээд та бүхэн мөрөөдлөө хамгийн гоё мөрөөдлүүдээ бичээд явуулаарай. За маш их баярлалаа. Намайг үздэг хүмүүстээ над руу мөрөөдөл явуулсан түрүүгийн 7 хоногны мөрөөдөл ирсэн найздаа баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд мөрөөдлөөр таслахгүй ямар ч 6 дахь өдөр болгон би нэг бичлэг оруулсаар байх болно. За баярлалаа.